Орой минь тэтгэлэгч Мария Луиза. Танд Алаба мужийн Виктория Гастес хотын сүнээс мэдчилж байна. Тэтгэлэгчээ Захария номын 3 дугаар бүлгийн 1-8 дугаар ишлэлийн талаар би асууя. Энд Yeshuaгийн талаар Захариад өгсөн эзний үзэгдлийн талаар гардаг. Миний асуулт нь Йошуа бузар муу хувцастай байхыг Захария энэ үзэгдлээр харсан. Тэгэхээр бузар муу байх гэдэг үгийн тодорхойлолт нь хэртэй бузар гэсэн үг байна. Мөн Йошуа болон түүний найз нарыг бэлэгдэл болох хүмүүс гэж энд нэрлэсэн байна. Бэлэгдэл болно гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Тэтгэлэгч нэг надад тайлбарлаж өгөөч. За, итгэлийн ахын дүүс нараа бүгдээрээ Захария номын 3 дугаар бүлгийг хамтдаа харцгаая. Бид нар эхлээд энэ номыг уншихын тулд түүхэн үйл явдлын талаар судалцгаана. За, Захария нь Израилийн хамгийн сүүлчийн иш үзүүлэгч нарын нэг нь байсан. Захария, Хагай, Малахи гээд эдгээр нь Израиль байсан хамгийн сүүлч нарын иш үзүүлэгчд байсан юм аа. Та бүхэн Библийг хэрхэн уншиж энэ судалсан талаар энэ түүхийг мэдхийг би сайн мэдгүй байна. Тэгэхээр тийм учраас би та бүхнийг Библийг уншиж маш их судлаарай гэж би та бүхнийг уриалмаар байна. Ингэснээр бид нэр эзний ивэлийг авах юм аа. Тэгэхээр бид Библийг унших нь маш хэрэгтэй, маш чухал. За, Хагай, Малахи, Захария нь хуучин гэрээн дээр гардаг хамгийн сүүлчийн иш үзүүлэгч нар байгаа. Мөн Даниэл, мөн Адил бас иш үзүүлэгч байсан. За, энэ хүмүүс хамтдаа Бабл руу 4800 хүмүүстэй хамт хоригдож авчигдсан Бабл гэдэг хот руу. Тэгээд Даниэл тэр хааны баруун гар нь болсон тэр үед. Ингээд нийтдээ тэр үед 4800 еврей болон хүмүүс Израиль хүмүүс тэнд хоригдлоор очсон тийм ээ. Энэ хүмүүсийн дунд бас номлогч, иш үзүүлэгч нар байсан. Хагай, Малах гэдэг энэ хүмүүс нь хамтдаа энэ хүмүүстэй Бабалд хоригдож очсон. Энэ 70 жилийн хугацааны дараа энэ Бабалд хоригдсны дараа бид нар буцаад Иерусалим хот руу очиж эзний өргөөг, эзний сүмийг босгохоор буцсан. Яг гэвэл эзний өргөөн тэр үед шатаагдсан, галд авагдсан байсан. Тэгэхээр Иерусалим руу тэд нар буцах замдаа энэ хүмүүсийн дунд Захария, Yeshua гээд бидний Yeshuaгийн үзэгдэлээр гарсан энэ хүн нь тэрүүн тахилч байсан, иш үзүүлэгч байсан. Энэ Yeshua энэ Иерусалим руу буцсан хүмүүсийн дунд байсан иш үзүүлэгч хүн байсан. Тэгэд энэ хүмүүс нь хамтдаа эзний өргөөг барихаар Иерусалим руу буцаж байсан. За, энэ үед Иерусалимд явж байхад юу тохиолдсон талаар энэ 3 дугаар бүлэг дээр гардаг. Захария нь бас иш үзүүлэгч байсан. Захария эзэн рүү залбирч байхад нь эзний өгсөн энэ үзэгдлийн талаар бид нэр унших нэ. За, энэ 1-р ишлэл дээр нь Yeshuag болон түүнийг харуулсан, үзүүлсэн гэсэн байна тийм ээ. Yeshuaгийн үзэгдлээр харуулсан гэж энэ Захариад. Тэгэхээр тэд нар энэ хэсэг бүлэг хүмүүс нь хэрхэн эзний өргөөг барих вэ, босгон байгуулах вэ гэж бодож нэг сэтгэл зүрхтэй байсан энэ хүмүүс. Энэ Иерусалим руу буцаж байсан байх нь. Тэгэхээр энэ үзэгдэл дээр тэр дараа нь тэд надад эзний тэнгэрлэгчийн өмнө зогсож буй тэрүүн тахилч Йошуаг болон түүнийг буруутгахаар баруун гар талд нь зогсож буй сатаныг үзүүлв гэсэн байна. Захариад тийм ээ. Тэгэхээр сатан тэрүүн тахилч Йошуаг буруутгасан гэж энэ үзэгдлээр харуулсан байна. Яг гэвэл Йошуа энэ 70 жилийн хугацаанд эзэнд ямар ч магтаал өргөөгүй, эзнийг ирээгүй, хайх боломж түн байгаагүй. Эзэнд тэр дахил өргөж чадаагүй. Яагад гэвэл тэдний амьдарч хоригдож байсан Бабл хотод
тэр 20-той байсан. Энэ 70 жилийн хугацаанд Бурханд үйлчлэх боломж Йошуад байгаагүй. Тийм болохоор Йошуагийн хувьд маш хэцүү байсан тийм ээ. Тэр Бурхныг магтаагүй 70 жилийн хугацаанд Бурханд дахил өргөөгүй. Бурхан түнд өөрийгөө 70 жилийн хугацаанд илчлээгүй. Тэгэхээр Йошуагийн хувьд мэдээж өөрт нь өөрийгөө одоо хамгийн том нүгэлтэй хүн гэж бодож исэн байх тийм ээ. Тэгэхээр түн маш хэцүү байсан. За нэг талд нь эзний тэнгэрлэгч байсан гэж энэ үзэгдэл дээр харуулсан байна. Нөгөө талд нь Сатан байсан гэсэн байна. За 2 дугаар ишлэл дээр эзэн Сатаанд Сатана эзэн чамайг буруушааж байна гэсэн байна. Тэгэхээр тэнд байсан тэнгэрлэгч Сатан руу Сатана эзэн чамайг буруушааж байна гэж энд хэлсэн байна. Үнэхээр Иерусалимыг сонгосон эзэн чамайг буруушааж байна гэж байна. Энэ бол галаас авагдсан тамга бус уу гэв. Тэгэхээр Иерусалим хотод тэр үед юу болсон юм бэ 70 жилийн өмнө? За Иерусалим хотон тэр үед одоо галд авагдсан, шатсан. Мөн эзний одоо Соломоны барьсан тэр эзний өргөөн шатсан. Тэр Иерусалимд гал гарахад Йошуа тэнд нас бараагүй тийм ээ. Тэр амин үрэгдээгүй. Тэр үед гарсан галнаас эзэн түүнийг аварсан юм. Тэр Бабел руу авчихсан. Тэгэхээр эзний тэнгэрлэгч Сатан руу Йошуаг энэ галаас авагдсан тамга гэж нэрлсэн байна. Яагад гэвэл тэр шатаагдаагүй, тэр аврагдсан. Та нар энэ галаас авагдсан тамга гэдгийг юу гэж байгааг ойлгож байна уу? Энэ нь болохоор тэр галанд одоо ашигладаг тэр мод холтос. Гэтэ энэ нь бүтэн шатдаггүй тий. Тэгэхээр Йошуаг тэр мянган хүмүүс ам өргөцсөн ч тэр гал гарахад төмөр гарахад Йошуаг эзэн аварсан. Тийм болохоор түүнийг энд одоо тэр галаас авагдсан тамга гэж энэ Йошуаг бузар муу 3 дээр Йошуа бузар муу хувцас өмссөн байх бөгөөд гэж одоо хэлсэн байна. Яагад гэвэл мэдээж Йошуагийн хувьд 70 жилийн туршид Бурханд ямарч дахил өргөж чадаагүй, Бурханд тэр өргөл барьж чадаагүй, Бурхныг магтаагүй. Тэгэхээр түүний итгэлийн амьдрал нь маш хүнд байсан, тийм ээ? Тэр өөрийгөө түүнд илчлээгүй. Тийм болохоор түүнийг бузар муу хувцас өмссөн гэж энэ хэлж байна. Бөгөөд тэнгэр элчийн өмнө зогсож байв. 4 дээр тэнгэр элч өөрийнхөө өмнө зогсогчдод хандан түүнээс бузар муу хувцсыг нь тайлан ав гэд түүнд дахин харагтун би чиний хилэнц бурууг чамаас авч ёслолын дээлэр чамайг хуцлана гэж энэ 4-р эшлэлдэр хэлсэн байна. Тэгэхээр мэдээж тэр Бабел хотод тэр шашны одоо эрхчлөө байгаагүй болохоор Йошуа яаж Бурхныг магтах ёстой мэдгүй. Тэнд маш хэцүү байсан болохоор үнэхээр тэр одоо нүглийг нь Бурхан уучлсан байна тийм ээ. Ягд гэвэл энэ тэр баярын хувцсыг өмсүүлнэ гэсэн байна. Өнөө үед ч гэсэн Бурхан үнийг бидэнд амладаг. Бурхан биднийг цэвэр хувцтай тэр бузар хувцтай тэр нүглээр дүүрэн дуулуургүй тэр одоо бардан цангаар дүүрэн хувцтай биш бид нарыг тэр сүнслэг гэрэл цацруулсан тэр гоё цэвэр одоо ариун хувцтай байхыг бидэнд Бурхан биднийг тэр хүсдэг тийм ээ. Тэгээд үүнд Йошуад мөн 5-р эшлэл дээр дараа нь би түүний толгой дээр тэд цэвэр малгай тавиг гэсэнд тэд эзний тэнгэрлэгчийг зогсож байх. Зур түүний толгой дээр цэвэр малгай тавьж түүнд хувцас өмсгөв. 6 дээр эзний тэнгэрлэгч Йошуад бат сануулan төг төмдийн эзэн ин айлдаж байна. Хэрв чи миний замаар алхаж миний үйлчлэлийг гүйцэтгэвэл чи мөн миний гэрийг захирч мөн миний шүүхийг хариуцах болно. Энэ зогсогчдын дунд чөлөөтэй орох эрхийг би чамд сойрхно гэсэн байна. Тэгэхээр тэр одоо үзэгдлийг харсан тэр одоо хүмүүс нь түүнтэй хамт байсан одоо хүмүүс нь тэр мөнхийн амийг авах тэр амлалтыг авсан байна. Тэр хүмүүс нь
одоо сонсох түн тэргүүн тахилч Йошуа чи болон чиний өмнө сууж буй найз нар чинь үнэхээр тэд бол бэлэгдэл болох хүмүүс юм гэсэн байна. Тэд нар бэлэгдэл болно гэдэг нь тэд нар эзэнтэй хамт байж түүний хүслийг биелүүлэх юм бол түүний замаар явах юм бол тэд нар мөнхийн амийг авна гэсэн энэ одоо тэмдэг болсон байна тэр хүмүүс. За өшөө үүнд үзэх тун мөчөр болох өөрийн зарцыг би авчрах гэж байна гэсэн байна. За энэ нь мөчөр болох өөрийн зарц гэж байгаа нь бидний эзэн Есүс Христ юм аа. Энэ үзэгдэл энэ одоо иш зүйлийг эзэн өгсөний олон жилийн дараа 600 жилийн дараа бидний эзэн Есүс ирсэн дэлхий дээр мэндэлсэн. Тэгэхээр тэр Мосегийн дараах Йошуа бол энэ гарч байгаа Йошуа биш, энэ бол өөр Йошуа юм аа. За тэгэхээр энд гарсан Йошуа нь энэ 70 жилийн хугацаанд Бабалд амьдарч агаад Иерусалим руу буцсан энэ хүмүүсийн тухай гарч байгаа энэ үзэгдлийн талаар ярьсан байна. Тэгэхээр итгэлийн хаан дүүс нараа та бүхнийг Библийг чин сэтгэлээсээ уншаарай гэж би зөвлөмөр. Ягаад гэвэл Библийг унших болгонд Бурхан бидэнд үнэхээр баярладаг. Бидэнд мэрэгэн ухааныг өгдөг. Биднийг үнэхээр тэр ариун сүнсээр дүүргдэг. Бид нарыг Библийг унших болгонд чин сэтгэлээс унших болно эзэн бидний ивэдэг. Тийм болохоор би та нарыг үнэхээр Библийг уншаарай гэж зөвлөмөр байна.